За сайн байцгаана өрх юм үзэгчтэй иргэдийн эрх зүйн боловсролд хуулийн шууд нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр бидний өнөөдөр хүндэх сэдэв мөнгө угаах гэмт хэрэг. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр зочноо танилцуулъя. За санхүүгийн зохицуулах хорооны захиргаа удирдлагын газрын дарга хууль зүйн ухааны доктор Бат Зойрог, за мөн эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэд тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Сүхболдноор бол манай өнөөдрийн зочноор оролцож байгаа. Тэгээд одоо зочдтойгоо яг энэ сэдвийг хөндөж ярихаас өмнө мөнгө угаах гэмт хэрэг гэж одоо мөнгө угаах гэж яг юу хэлдэг юм бэ? Манай оронд одоо энэ мөнгө угаах гэмт хэрэг нь ямар хэлбэрээр яаж үйлдэгдэж байна гэсэн бяцхан одоо мэдээлэл хүргье. Мөнгө угаах үйл ажиллагаа нь дэлхийн нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдал сөргөөр нөлөөлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шудраг ёсыг тогтооход саад бэрхшээл болж байдаг онцлогтой. Мөнгө угаах гэдэг нэр томьёо 1930-аад оны үед Америкийн нэгдсэн улсад үүссэн. Америкийн нэгдсэн улсын Чикагогийн мафийн толгойгч Аль Капоне хуурай хууль буюу архины худалдааг хязгаарласан хууль үйлчилж байх үед хууль бусаар арх хар тамхи худалдаалж олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хувц угаалгын газруудаас олсон ашиг мэтээр тайлан тооцоо гаргадаг байжээ. Үүнийг нь Эл Экспрессоны сэтгүүлчид анх олж мэдээд тэднийг хувцас биш мөнгө угааж байна гэж бичснээр мөнгө угаах гэсэн нэр томьёо гарч ирсэн гэдэг. Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суур гэмт хэрэг нь ихэнхдээ зайлах, хөрөнгө завших, авилга, хэл хахуул, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалгатай холбоотой гэмт хэрэг үлдэж, олсон хөрөнгө мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгэнд оруулах байдлаар үйлдэгдэж байна. Мөнгө угаах гэмт хэргийг бүртгэн шалгасан тоо мэдээг үзэхэд цагдаагийн байгууллагаас 2011 онд 1, 2013 онд 6, 2014 онд 7, 2015 онд 4, 2016 онд 9, 2017 онд 8, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 26 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Дээрх мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Цагдаагийн байгууллагаас илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөнгө угаах онцлог гэмт хэрэгүүдээс дурдвал Мят төрийн өмчт хувьцаат компани албан тушаалтнууд дайны эрсдлийн даатгал нэрээр 7.2 сая Америк долларыг гадаад улсын банкудад шилжүүлж завшсан. Бөгөөд найрамдах Солонгос улсын иргэн Бөгөөд найрамдах Солонгос улсын нутаг дэвсгэрт хууль бус казиногийн үйл ажиллагаа явуулж олсон орлого болох 4.5 сая Америк долларын орлогыг Монгол улсад оруулан уг мөнгөөрөө зочид буудалд бариулсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн 600 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 20 гаруй тэрбум төгрөгийн хохирлтой гэмт хэргийг илрүүлж улсад учирсан 2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөнд төлүүлсэн. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий албан тушаалтнууд нь бусдаа бүлэглэн сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага байгуулан үйлчилгээнд хамрагдаагүй хүмүүсийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн улсын төсөөс 1.1 тэрбум төгрөг завшиж мөнгө угаасан. Иргэний нислэгийн ерөнхий газрын зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг сонгон шалгаруулах төсөлд зарцуулагдах хөрөнгнөөс албан тушаалтнууд нь нэр бүхий компаниудыг ашиглан 784 сая орчим төгрөгийг завшиж Хонконгийн офшор бүс рүү шилжүүлж мөнгө угаасан байна. Тэгэхээр саяны бидний бэлтгэсэн энэ бяцхан мэдээллээс яг энэ мөнгө угаах гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг хэлдэг. Өнөөдөр яг энэ мөнгө угаах гэмт хэрэг нь ямар хэлбэрээр манад одоо үйлдэгдэж байна гэдэг мэдээллийг авсан байх гэж бодож байна. Ингээд манай студийн 7012 7005 гэсэн утас ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг авсныхаа дараа өөртөөхөө сонирхож байгаа асуултуудыг манай зочдод тавьж хариулт авч болно гэж хэлье. За ингээд хэдүүлээ сэдвтэ оръё тийм ээ. Тэгэхээр мөнгө угаах гэмт хэрэг гэдэг. Мөнгө угаах гэмт хэргийн одоо саяын дурдгдсанаар бол өнөөдөр манад бол баг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болгоны цаана мөнгө угаах одоо үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгож болох. Тухайлбал энэ санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг санхүүгийн зохицуулахаар яаж хянаж ажилладаг вэ? Эдгээр одоо яг ингээд мөнгө угаах гэмт хэрэг өртөх тийм боломжтой юу? За тэгэхээр гэмт хэрэг маань өөрөө эдийн засгийн сонирхлоор үлддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хууль бусаар
амар хялбар аргаар гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгө олж авдаг. Тэднээс гэмт хэрэгтнүүдийн гол бэрхшээлтэй асуудал нь юу гэхээр хууль бусаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулахын тулд нэлээд их зардал гаргах шаардлагатай байдаг. Тэгэхээр олон улсын байгууллагууд бол энэ гэмт хэрэгтнүүд Монгол улсад мөн олон улсын хэмжээнд энэ бохир мөнгийг Монгол улсаар дамжуулан угаах эрсдэл хэр байна вэ гэдгийг гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улсад хичнээн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хэрээр Монгол улсад мөнгө угаах гэмт хэрэг бол төдий хэмжээгээр байна л гэсэн. Тэр ямар нэгэн хэлбэрээр цэвэрчиж байгаа гэсэн. Тэр мөнгө угаах үйлдэлийг энэ банк санхүүгийн байгууллагууд эхний ээлжинд нь таслан зогсоож тэр бохир мөнгө орж ирэхгүй байх тэр тогтолцоог бүрдүүлэхэд бол их ач холбогдолтой байдаг. Энэ утгаараа санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуултанд байдаг банк ус санхүүгийн байгууллага, хадгалам зээлийн оршоо, үн цасны компаниуд байна. За мөн хөрөнгө зуршлын байгууллагууд. За тэгээд энэ 6 төрлийн байгууллагууд дээр мөнгө угаах чиглэлийн сургалт сурчлагаа явуулаад тэр санхүүгийн харилцаанд орж байгаа хүмүүсийг с ิจ гтэй гүйлгээ хийж ийнэг үедээ таних. Тэгээд дээрэс нь с ิจ гтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд яаж тэр санхүүгийн мэдээллийн алба руу мэдээлэх вэ? Тэр бүх с ิจ гтэй гүйлгээг санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж ийнэг үү гэдгийг нь хяналт тавина. За түүнээс нь гадна санхүүгийн зохицуулах хороонд энэ санхүүгийн бизнест оролцож байгаа тохиолдолд бохир хар мөнгө орж ирж ийнэг үү гэдгийг байнга хянаж идэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар дөрмийн сангаа өсөж байгаа, хувьцаа эзэмшигч нэмж орж ирж байгаа, за янз бүрийн хувьцааны арилжаанд орж байгаа энэ хүмүүс маань бохир мөнгө гэмт хэргийн замаар олсон мөнгө орж ийнэг үү гэдгийг их сурвалжийн шалгаж тогтоож хэрвээ ямар нэгэн байдлаар хууль бус мөнгөө энэ санхүүгийн салбар руу оруулж явах юм бол бид зохих байгууллагад нь мэдэгдэж хуулийн дагуу арга хэмжээ ахуулдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг энэ мэдээлэх ёстой гэдэг энэ мэдээлэгч нар гэдэг юм саяны дурдсан энэ байгууллагууд байна шүү дээ. Эдгээр ер нь та нарт мэдээлдэг үү, мэдээлэл өгдөг үү? Энэ мэдээлэх үүрэгтэй этгээдүүд гэж байдаг л да. Мөнгө бот хэрэгжүүлэх санхүүжүүлэлт тэмцэх тухай хуулинд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд гэдэг 7-8 байгууллага байдаг. За тэр дотроо банкуудыг болохоор банк хариуцж төв банк хариуцдаг. За харин энэ 6 төрлийн энэ санхүүгийн байгууллагууд бол санхүүгийн зохицуулахаар хяндаг. Санхүүгийн зохицуулахаараа яаж хянах вэ гэхээр с ิจ гтэй гүйлгээг та нар мэдээлэх тогтолцоогоо дотроо бий болгож байна. Энэ с ิจ гтэй гүйлгээгээ зохих байгууллагууд санхүүгийн мэдээллийн албар руу хөрвүүлж ийнэг үү гэдгийг хяндаг. Тэр санхүүгийн мэдээллийн албанд ямар мэдээллийг өгж байгаа яаж байгаа нь бол тусдаа энэ хуулийн байгууллагатай хамтарч ажиллах. Бид бол тэр с ิจ гтэй мөнгийг энэ санхүүгийн салбар руу оруулахгүй байх тогтолцоог бий болгох, орж ирж байгаа тохиолдолд санхүүгийн мэдээллийн албар руу үн зөв мэдээлэх тэр дотоод хяналтын тэр мэдээлэх тогтолцоог зөв болгож тэр зохиц журмын дагуу хуулийн дагуу мэдээлэл өгж ийнэг үү гэдэгт нь хяналт тавиад хэрвээ зохиц журмын дагуу мэдээлэл өгөөгүй дотоод хяналтын тогтолцоогоо зохиц журмын дагуу бүрдүүлээгүй бол хууль заасан арга хэмжээ авч хариуцлага тооцож ажилладаг гэсэн. За одоо хинээс Сөхөлт турандаа асуумаар нь л да. Одоо ингээд саяны энэ мэдээлэлээс харж байхад 2011 оноос ингээд манад бол үндсэндээ яг энэ мөнгө угаах гэмт хэргийн тоо өссөөр байгаад 18 оны эхний хагасжилт гэх төрөш 26 бүртгэгдээд шалгагдаж байна гэж байна шүү дээ тий. Тэгэхээр энэ гэмт хэргийг одоо тухайлбал илрүүлэхэд одоо ингээд харахад бол эрүүгийн цагдаагийн албаны хажууд бол өмнө нь бол эдийн засгийн гэмт хэрэгтэд тэмцэх газар гэж одоо байдаг гэсэн. Дотроо бүр наривчлаад мөнгө угаах гэмт хэрэгтэй гэдэг ингээд юу ийсэн юм шүү. Тэр энэ гэмт хэрэгтэй тэмцэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх тал дээр юу манай цагдаагийн байгууллага яаж ажиллаж байна? За энэ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд одоо зөвхөн цагдаагийн байгууллага дангаараа одоо зөвхөн одоо илрүүлэх тий дасан зогсоох урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхээс гадна энэ хамтын ажиллагааны байгууллагуудтайгаа хамтарсан ийм үйл ажиллагааг одоо явуулж байгаа. За энэ таны түрүү ярьсан одоо 11 оноос хойш ингээд мөнгө угаах гэмт хэрэг маань өсөж байна гэдэг. За энэ бол нэг талаас авч үзэх юм бол нөгөө 12 оноос хойш ингээд мөнгө угаах гэмт хэрэг маань нөгөө эрх зүйн тогтолцоо нь өөрөө ингээд сайжирч явсантай холбоотой. Дээрээс нь энэ шинээр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа эрүүгийн хуульд маань одоо мөнгө угаахын суур гэмт хэрэг бол одоо бүх гэмт хэрэгүүд одоо ямар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмссэн, авсан, ашигласан их сурвалжийн одоо нууц дадлах зорилгыг агуулсан бүх үйлдэл маань мөнгө угаах гэмт хэрэг болж байгаа. Тийм учраас энэ хууль эрх зүйн орчин маань бас мөнгө угаах гэмт хэргийг зөвшлөх одоо илрүүлж шалгахад бас одоо юу болж байгаа.
ахиц гарсан. За цагдаагийн байгууллагаас энэ Аз номхон 7 орнуудын мөнгө багах гэмтрэхтэй тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу засгийн газрын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд орсон ажлынхаа хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ бүтэц орнотон дээр анхаарад энэ эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх хилцгийг газар болгоод дотор нь мөнгө багах гэмтрэхтэй тэмцэх хилцгэж байгуулад арай өргөжүүлж өгөө те оронтооны хувьд бол хүн хүчний материал техникийн хувьд өргөжүүлж өгөөд ингэж ажилласны үр дүнд бас шалтгаалж байгаа гэмтэрхий илрүүлэлтийн юм бүртгэгдсэн гэмтэрхий илрүүлэлт. Дээрээс нь энэ цагдаагийн байгууллагаас энэ хамтын ажиллагааны байгууллагын одоо үндэсний мөнгө багах терроризмд тэмцэх үндэсний зөвлөл за мөн хамтын ажиллагааны зөвлөл болох энэ хууль зүйн яам, сангийн яам, гадаад эргийн яам, тэгээ энэ санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар гэдэг энэ хамтын ажиллагааны байгууллагуудын маань бас хамтарч энэ мөнгө багах гэмтэрхий хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тасалан зогсоох энэ гэмтэрхийг одоо Монгол улсад одоо үйлдвэж байгаа энэ орчин одоо судлах ийм ажлууд хангалттай хийж байгаа болохоор бас энэ гэмтэрхийг илрүүлэх ажилд ахиц гарч байгаа хэцтэй байгаа тийм ээ. Тэгэхээр манай студид бас утас ажиллаж байгаа. Тэгээ иргэд манай үзэгчд маань өөртөөхөө сонирхож байгаа асуултыг асууж болно. Ингээд үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна уу? Мэн. За таныг сонсож байна. Ано. Байна. Таныг сонсож байна. Та асуултаа асуугаарай. Энэ мөнгө багах гэмтэрхий төлөвлөсөөр $5,000. За. Энэ $5 муусан баяр цэврийг үсгийн хурлын дараач шийдэлээд тэгээд толгойг нийлээд тавьж байгаа нөхцөл Монгол улсад наад мөнгө багах гэмтэрхий шийдэж арилгахгүй. Танад андаа худлаа гэж хэлээ. Түүнд бахад зүгээр өөрийн хэлэл бид байж байгаа хэрэгтэй өөрийн байхгүй. За ойлголоо таныг. За тэгэхээр юу вэ? Асуулт асуугаа тийм ээ бас бидний цаг байна. Тэгэхээр мэдээж энэ мөнгө угаах гэхээр хүмүүсийн саяны үний бохимдож байгаа бас аргагүй л тийм ээ сая долларыг одоо өөр офшор бүстэй авчиж байрлуулад байна гэдэг чинь бол мөнгө угаах гэмтэргийн нэг хэлбэр мөн бидтэй тий. Тэгэхээр яагаад өнөөдөр тухайлбал одоо Монгол улсад энэ мөнгө угаах гэмтэргийг үйлдэгдэх за одоо нөгөө дамжин үйлдэгдэх орон гэж ингэж тооцож юу н санаа тавьж юу хийж байгаа вэ? Манайх ер нь тийм эрсдэлтэй орны тоонд орох уу? Сая сүүгчээр дээд дуранда хэллээ л дээ. Ер нь бол мөнгө угаах гэмтэр бол ганц цагдаагийн байгууллагын хийдэг ажил биш л дээ. Энэ бол Монгол улсын яг энэ санхүүгийн гэмтэрхтэй тэмцэхийн тулд санхүүгийн байгууллагууд, банкуд, банк санхүүгийн байгууллагууд, даатгал, үн цасны компани, за дээрээс нь гайл, татвар, за их хурл хүртэл энэ хууль тогтоомжийнхаа хүрээнд хэрхэн яаж ажиллаж байна, засгийн газар энэ үйл ажиллагааг хэрхэн яаж уялдуулж байна гэдэг энэ бүх цогцоор нь үзэж байгаад Монгол улсыг мөнгө терроризмд тэмцэх эрсдэл ямар өндөр байгаа гэдгийг олон улсын байгууллага үнэлдэг. За 2016 онд олон улсын байгууллага FPG олон улсын байгууллага энэ одоо дэлхийн хэмжээнд Аз номхон 7 санхүүгийн гэмтэрхтэй тэмцэхийн олон улсын байгууллага Монгол улс үнэлгээгээд ерөөдөө эрсдэлтэй орны жагсаалтанд оруулах ийм шийдвэр гаргасан. Манайхыг уу? Тий. Тэгээд 17 онд Монгол улс 7 сард биднээс бүтэн жилийн хугацаанд Монгол улс мөнгө терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр ийм ажил бид зохион байгууллаа. Тэрийг хамгаалаад тэр жагсаалтанд оруулахаас зүтгэлцсэн. Өөрөөр хэлбэл Монгол улс идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Энэ бохир мөнгө буюу терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой энэ эрсдэлтэй тэр хүчин зүйлүүдийг арилгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа маань одоо илүү сайн эрчимтэй ажиллаа гэд Монгол улсад манай улс шахаад байгаа юм байна шүү дээ. Одоо шахаж одоо тэр системийг эрүүлжүүлэх гэж байна л да. Ингээд эрүүлжүүлэх чиглэлээр одоо Монгол улс одоо ч улс шүү дээ. Жинс ганцхан цагдаа санхүүгийн зохицуулах хороор нэж Монгол улс идэвхтэй ажиллаад хууль тогтоомжоо өөрчиллөө, хууль тогтоомжтой холбоотой дүрм журмуудаа өөрчиллөө. За энэ өөрчилсөн зүйлээ нөгөө мэдээлэл хүрэхтэй этгээдүүд гэж ярьж байгаа банкнаас хуулаад алтан мөнгөний 8 эрхэлж байгаа хүмүүс натрат, хуульчид, за тэгээд даатгалын компани, үн цасны компаниудад за одоо хэрэглэгчээ ингэж таних юм байна шүү, сэжигтэй гүйлгээ ингэж таних юм байна. Санхүүгийн мэдээллийн албар энэ мэдээллийг ингэж ирүүлэх ёстой. За энэ цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа эрчимжүүлээд ур чадвараа сайжруулаад одоо энэ гэмт хэргийн илрүүлэлт маань сайжирж байна. За прокурорын хяналт бас энэ чиглэлээр сайжрах ёстой. За дээрээс нь шүүх бол энэ
төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэдлэгээ сайжруулад ял оноох, ялын бодлогоо бариад явах ёстой. За хил гайлаар орж ирж байгаа хүмүүс, татврын байгууллагаар орж ирж байгаа хүмүүс бохир мөнгө орж ирж гэнэ үгүй гэдгийг хяндаг. Бүртгэлийн байгууллагуудаар дамжуулж ийн олон улсын хоригтой холбоотой янз бүрийн байгууллагуудыг бас олон улсад мэдээлж, за нүүбэс тавьсан хоригуудын талаарх мэдээллийг Монгол банк тагнуулын байгууллагууд хүргээд, за энэ гэмтэртэй илрүүлэх чиглэлээр цагдаа, тагнуул, авилгаа тэмцэх газрууд ингээд ажиллаад явдаг. Нэг өстой энэ бүхэл бүтэн том зогс систем. Тийм бин тий. Одоо тухайлбал сануулсаар байтал тавьсан шаардлагыг биелүүлээгүй одоо тэр нэг хар дансанд нь тийм хар дэвтэрт нь бичигдлээ гэх тохиолдолд тухайн улсад ямар одоо эрсдэл ямар гай ирэх вэ тэнд юу нь бол? За олон улсад бол хар жагсаалтанд орсон 2 улс байгаа. Иран, Хойд Солонгос улс. За энэ улс бол одоо шил Монгол улсад Хойд Солонгосын иргэн хүн санхүүгийн ямар ч хүлээнд орох эрх байхгүй. Банкар мөнгө шилжүүлэхгүй, даатгалын компани үйлчлэхгүй, түрээсийн байгууллагууд үйлчлэхгүй. Алт мөнгөний эдэл зарах юм гэсэн тохиолдолд бас үйлчлэхгүй. Ийм хоригт ордог. Хар сар жагсаалт гэж байдаг. Энэ бол арай дээдлийнх нь. За энэ дээр бол одоо жишээлбэл би Шри-Ланк улсыг дурдъя л да. Шри-Ланк улс бол нодлон хар сар жагсаалтанд орсон. Ингэснээрээ зээлжигч зэрэглэл нь буурсан гэсэн үг. Зээлжигч зэрэглэл биш. Одоо нөгөө бондынх нь хүүн буурсан. Өөрөөр улс болгон бонд гаргаж хөрөнгө татдаг л да. Шри-Ланк улс бол Монгол улсаас зээлжигч зэрэглэл нь бол өндөр. Өндөр гэдэг маань ер нь харьцангуй санхүүгүүд баталгаатай гэсэн үг шүү дээ. Гэвч энэ хар сар жагсаалтанд орсноороо олон улс гаргасан бондынхын хүү унаад, олон улсад итгэл нь унаад, санхүүгийн байгууллагууд нь одоо Шри-Ланкад янз бүрийн хориг тавьж эхэлж байна гэсэн үг. Энэ хэрвээ энэ хар сар жагсаалтанд орчих юм бол та бид гадаад сурж байгаа хүүхдийнхээ төлбөрийг шилжүүлж чадхаа болж эхэлнэ. Гадаадд очиод картаар гүйлгээ хийх юм бол уншуулахгүй гэсэн үг. Гадаадын банкн дээр очиод Монгол улсын иргэний Монгол улсын үнэлгээ үзүүлээд, паспортоо үзүүлээд гүйлгээ хийхээр та с ижигтэй улсын танд урсууд танд үйлчлэхгүй. Эсвэл шалгаж ийн гэдэг байдлаар удаад байх ийм өндөр эрсдлүүд болно. За дээрэс нь хөрөнгө оруулалтууд Монголд орж ирэх нь багасна. Ягаад гэхээр эн чинь нөгөө асар их эрсдэлтэй бохир мөнгө орж ирсэн тохиолдолд дагаад цэвэр бизнес хийж байгаа хүмүүсийн бизнес нь унах ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр эн чинь бүхэл бүтэн улсын эдийн засагт бол асар хортогоор нөлөөлөх нь шүү дээ тийм ээ. Тэгээ одоо жишээлбэл Монголын банкар ингээд хард бохир мөнгө орж ирж байгаа тохиолдолд олон улсын байгууллага хэдэн сая долларын торгуул оноо. Тийм учраас одоо юу гэдгийг тэр банкуд хяналтаа чангатгаад нэг өсөндөө Монгол улсаар орж ирж байгаа мөнгө цэврүүгүй юу гэдгийг шалгахын тулд нэлийн хэмжээний зардал гардаг учраас тэр зардлаа гаргахгүй тулд Монгол улстай юм уу тухайн хар жагсаалтанд орсон улстай харьцдаг банкуд холбоогоо тасалж эхэлдэг гэсэн үг. Тийм байна тий. За үзэгчдээс асуулт авъя. Байна уу? Байна уу? байна. За таныг сонсож байна. Таныг сонсож байна. Тийм байна. Энэ мөнгө угаах асуудлыг одоо туйлдаа өссөн ард түмэн зохицуулаад байна л да. Тэгээ арга хэмжээ авахгүй наа хар сар жагсаалтын хор холбогдлыг бол ард түмэн сайн ойлгоцгоод бухимдаад байгаа. Сонсонгүй юу гоо? Сайн ойлгоод бухимдаад. Энэ учраас одоо энэ сая 60 сая өмнө хэрэгүүд байна. Нүүрс хатгашаа гаргасан 60 тэрбум хэрэг байна. Тэгэл одоо офшорын хэрэгүүд байна. Ил тод аваад энэ их өрөөийг хүртэл авах одоо гарах боломжууд байхад одоо хийхгүй байлаа манай өдөртгүүд. Энэ дээр нар түн бухимдаад байна. Энэ дээр одоо ямар ажил байхаагаа ямар хүний офшорыг баримтчилж байж байгаа ерөнхийлөгчийн тавьсан одоо нөгөө зорилгын бас офшорчд нь биелүүлэхгүй байна. Энэ энэ дээр ямар арга хэмжээ зохиогоод байгаа энэ талаар ярьж байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бас манад одоо үйлдэгдэт байгаа гэмт хэрэгүүд гэдэг нөгөө офшор бүсийн мөнгө шилжүүлсэн холбогдолтой байна. Тэгээ одоо энэ гараад байгаа энэ гэмт хэрэгүүдэд дагаж гараад байгаа түрүүн хэлжсэн шүү дээ. Аж суур гэмт хэрэг нь заавал цаанаа мөнгөний сонирхолтой байгаа гэж. Тэр бол ойлгомжтой. Авилга ахвал эдэр чинь бол ялгаагүй шүү дээ. Тэгээ эн чинь бол яг л нөгөө мөнгө угаах гэмт хэрэг маань үлдэгдэт байна л гэсэн үг үстэй тий. Тэгэхээр энийг л одоо таслан зогсооход бид нар яах ёстой вэ гэдгийг л манай иргэд бас сонирхоод байна л да тий. Таслан зогсоохын тулд одоо энэ систем маань өөр ажиллаж эхэлж байна л гэсэн үг. Ягаад одоо мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэгүүд тоо нэмэгдээд байна. Энэ хүний хувьд ч гэсэн 90 иргэн хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл их байна шүү дээ. Хэвлэл мэдээлэлэр ч гэсэн 90 сурвалжлах сэтгүүл зүйн хувьд чинь бас тэр чинь мөнгө угаах чиглэлээр бас тэмцэж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ гэмт хэрэг ил болно гэдэг маань тийм богино хугацаа шаардахгүй л дээ.
Магадгүй одоо цагдаагийн ямар хэрэг шалгаж байгаа, авилгын ямар шалгаж байгаа, магадгүй энэ 4-5 жилийн том хөдөлмөрийн үр дүн, 10-20 жилийн хөдөлмөрийн ч үр дүн байх боломжтой. Тэгэхээр иргэдийн хувьд хамгийн гол нь ямар нэгэн байдлаар бохир мөнгөтэй холбоотой гэмт хэрэг үлдэж олсон байж болцсошгүй, авилга хэл ахуулын гэмт хэрэгээс олдож болцсошгүй тэр мөнгийг одоо ямар нэгэн байдлаар гүйлгээнд оруулаад тодалтай 8 ээж байгаа бол маш яралтай цагдаагийн байгууллагт ч юм уу авилгын тэмцэх газар мэдээлээд өөрөөр хэлбэл тэр гэмт хэрэг маань өөрөө илрэх хамгийн анхны шинж нэг мөнгө واخгүй юу. Тэр мөнгөөр нь л одоо тэнд ингээд илт одоо байшин худалдаад авчлаа. Тэнд одоо илт одоо хөрөнгөжөөд эхэллээ гэдэг мэдээллүүдийг л иргэд маань бас цог хэмжээгээр хуулийн байгууллагад өгөөд эхлэх юм бол энэ гэмт хэрэгтэй тэмцэх арга зам илүү сайжирна. Энэ мэдээ сайжраад эхлэх хэмжээгээр гэмт хэргийн золиос болчихгүй тулд тийм ээ. Иргэд манд одоо маш сэрэмжтэй, болгоомжтой бас яг энэ юуны цаана ямар мөнгө угаагдаад яваад байна гэдэг дээр бол анхаарал тавих шаардлагатай байна шүү дээ гэж бодлоо. Тий, одоо дансаар чин дамжуулаад тэдэн дүгээр гаргачих. Картаар чин нэг мөнгө шилжүүлчих. Одоо сүүлийн үед тэгээд нь шүү дээ. Таны картаар хэдэн дүгээр тийшээ шилжүүлээд хийгээд. Гэтэл тэр чинь өөрөө тэр хүнд нөгөө мөнгө угаах ажиллагаанд өөр оролцож байгааг үгүйсэхгүй байхгүй. Тэрийг бол мэдэхгүй шүү дээ хүн чинь тийм. Тэгэхээр бас л бодвартай л юм байна. За үзэгчээс асуулт авъя. Байна уу? Байна уу? Байна. За сонсож байна. За би нэг юм лалаа. За. Гүү энэ байна. Байна. Ер нь иргэд бол сайн мэдээлэлтэй байгаа шүү дээ. Мөнгө угаах гэм тэр чинь нөгөө иргэд жилийн нэг иргэн одоо дөрж дулмаа байлгүй ийм хүмүүс л наадах оролцохгүй л дээ. Мөнгө угаах гэм хэрэг гэдэг чинь ер нь энэ алуун тушаалтнуудын хэрэг болчиход байгаа юм шүү. Тэгэхээр ингэж зүгээр хоосон яриад бол нэмэр байхгүй. Энд чинь та нар телевиз зараад байгаа ер нь баг ойлгомжтой юм яригдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө угаах гэм хэрэг гэдэг юм илрүүлсэн тохиолдол байна уу Монголд? Илрүүлсэн болоод одоо түүнийг ямар хууль зүйн юугаар одоо гэмт хэрэг гэж үзэж арга хэмжээ авсан тийм тохиолдол юм байна. Их олон жил яригдчихэж байна. Яриад байдаг нэг алуун тушаалтан гарч ирэл баах юм ярьдаг. Их арга зүйн ерөөсөө мэдчихэж шүү дээ. Нийгэмд одоо ямар байдалтай байна уу? Энд ойлгомжтой байна. Тэгэхээр хэрэг байна уу? Яг зөв таныг ойлголоо. Тэгэхээр сая бол хэрэг манай нэвтрүүлгийг эхнээс нь үзсэн бол яг нэвтрүүлгийн эхэнд бид нар мэдээлэл бэлдсэн байгаа. Энд одоо яг энэ мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой ямар гэмт хэрэгүүдийг цагдаагийн байгууллага илрүүлээд арга хэмжээ авсан бэ гэдгийг яг ингээд цохосч явахтай тэнд бол жишээ болгоод хэд хэдэн хэргийг бол дурдсан байгаа. Тийм болохоор нэвтрүүлгийг эхнээсээ үзээд тэнд огт бас юм хийхгүй суугаад байна гэж бол зэмлж болохгүй байх гэж би бодож байна л да. Мэдээж энэ мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг бол саяны хүн хэлж байна. Хүн болгон мэдээлэлтэй байдаг. Би бол энд итгэхгүй байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бидний бас нэвтрүүлгийн маань гол зорилго тэр шүү дээ. Иргэдтэй эргэцүүн одоо боловсролыг дээшлүүлэх. Тэгэхээр яг биднийг үзэж сууж байгаа өнөөдөр хөдөөгийн тийм ээ Монгол улсын нутаг дэвсгэр даяар байгаа бүх энэ иргэд бол яг энэ мөнгө угаах гэмт хэрэг гэдэг талаар мэдээлэл бол тун хомсхон байгаа. Хэн одоо интернет рүү орж байна тийм ээ хэн байнгын одоо тэр мэдээллийн сувгтай холбоотой байна тэр хүмүүс бол мэдээлэлтэй байгаа гэдэгтээ бол санал нийлэх байх гэж бодож байна. Тийм болохоор яг энэ мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх яг тийм юунууд одоо жишээл 1-2 жишээг манайханд хэлж болох уу? Тийм одоо нэвтрүүлгийнхэнд бол нөгөө хэрэг 11 оноос хойш цагдаагийн байгууллага шалгасан илрүүлж одоо цагдаагийн байгууллагад бүртгэгдээд шалгагдсан хэрэгүүдийг авч үзсэн тийм одоо хамгийн сүүлд нь 18 оны эхний 6 сарын байдлаар ингээд 26 хэрэг шалгаж байна. 17 16 онд ингээд 9 8 9 хэрэг ингээд өссөн ингээд. За ингэж өс шалгагдсан талаар ярьсан. Одоо би зүгээр иргэдээ нэмж мэдээлэл өргөхөд нийт одоо улсын хэмжээнд те одоо энэ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын хэмжээнд бол одоо сүүлийн 6 жилд нийт 88 гэмт хэргийг одоо мөнгө угаах гэмт хэрэгээр зүүжлээд бүртгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За үүнээс одоо прокурорын шатанд 30 хэрэг одоо хяналтанд байж байна. Шүүхээр бол одоо 10 шүүхтэр 10 хэрэг очсноос одоо 7 хэрэг нь яг ингээ эцсийн шүүхийнхаа шийдвэрээр мөнгө угаах гэмт хэрэгээр зүүжлэгдээд ял оноосон ийм одоо статистик том мэдээ байна. Үүнээс цагдаагийн байгууллага одоо 26 хэрэг дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тэгээ 10 хэргийг прокурор тогтсон. 7 хэрэгээ одоо ингээд шүүхээр шийтгүүлж байна. Зүгээр шүүхээр мөнгө угаах гэмт хэрэгээр
зүүшлээд шалгаж явах явцад одоо шүүхээр шийдэхдээ одоо суур гэмтгээрээ шийтгэжсэн ял авч ирсэн тохиолдлууд бол одоо 11, 12, 13 онд бол олон байгаа л да. Яг бид нар бол хамгийн эцсийн бидний ажлын үр дүн болон мөнгө хуваах гэмтгээрээ шүүхээр шийдэгдсэн ийм одоо одоогийн өнөөдрийн байдлаар бол ингээд 7-2 байна. Энэ талаар бол бас иргэд манд хэдийн сайн мэдэхгүй баг. Нөгөө мөнгө хуваах гэмтгээрээ яг зөвлөгчтэй шүүхээр шийдэгдсэн ийм асуудал байдгийн юм уу гэдэг ингэж бас сонирхож ингэж бас одоо бодож байгаа асууж байгаа гэж байна. За үзэгчээс асуулт авъя байна уу? Байна уу? Байна. Орой минь таныг сонсож байна. За энэ мөнгө хуваах гэмтэрхтэй хэргийн тухай ер нь ярьж байгаа юм байна. Энэ дээр Монголд маш олон улсын тодтголтой байгууллагууд байгаа. Сүм, хийдүүд, за сургууль, банк ус санхүүгийн байгууллагууд ч байгаа. Энэ дээр ерөнхийдөө ямар арга хэмжээ авч юу ажилтдаг вэ? Ер нь яг бид нар ч одоо ингээд цаанаас орж байгаа санхүүжилт их үзүр нь хаанаас юу вэ юм бол энэ дээр ер нь шалгаж үзсэн тохиолдол байдаг уу? Одоо жишээл банк усын байгууллагууд их маш олон тодтголтой банк ус санхүүгийн байгууллагууд бол ер нь байдаг. Эдгээр дээр ер нь юу хийж яадаг вэ? За ерөнхийдөө нэг юм байна. Энэ дээр нэг хариу өгж хэлээч юм байна. За тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтанд 2300 орчим байгууллагууд зохицуулалтанд байдаг. Тэгэхээр анх удаа энэ санхүүгийн зах зээл дээр бизнес эрхлэхээр орж ирж байгаа. За хөрөнгө оруулалтаа нэмж байгаа. За шинээр хувьцаа эзэмшигч болж орж ирж байгаа тохиолдол болгоныг энэ хөрөнгө нь хаанаасаа гарал үүсэлттэй юм бэ гэдгийг нарийн тогтоодог. Олон улсаас орж ирж байгаа тохиолдолд санхүүгийн зохицуулахаараа олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн ямар ч улсаас энэ хөрөнгө нь хаанаас орсон бэ гэдгийг шалгах боломж бол хуулиараа нээлттэй. Тэр мэдээлэл ч гэсэн тэр улсууд өөрсдөө гаргаж өгдөг. Манай Монгол улсаас ч гэсэн тэр хүмүүс авдаг. Энд чинь бараг дэлхийн 160 гаруй орн одоо мэдээлэл солилцдог гэж байна шүү дээ. Тийм учраас бол энэ дээр бол ямар ч л байсан санхүүгийн зах зээл дээр хар мөнгө орж ирэхээс хамгаалах чиглэлээр ажиллах боломж бол бүрэн бий. Энэ дээр бол бид бүрэн шалгаж ажиллаж байгаа. За төрийн бас байгууллагын тухай хуулинд бол би авсан мэдээлэлээс хуваалцахад энэ хууль зүйн яамны захин сайт руу ороод үзээрэй. Тэнд төрийн бас байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал одоо авч байгаа юм билээ. Яг энэ хүний дурдж байгаа асуудлуудыг одоо яг яамны эрх бүхий албан тушаалтнууд нэлээд хэвлэл мэдээлэл хэрэгслэр ярьж байгаа. Учираас тэр талаар илүү мэдээлэл олоод авчаарай. Одоо тохиолдолд нэг сүлжээний бизнес гэж сүлжээний хэлбэрээр нөгөө гаднаас ч гэсэн юунууд орж ирж штэ. Одоо энэ бизнес хийж байгаа хүмүүс гээд. Тэгээ эднийг орж ирэхэд бас эдгээр чинь бас тодорхой хэмжээний мөнгөн одоо санхүүгийн тийм юутай орж ирж байгаа штэ. Эдгээрт юу хяналт тавьдаг уу юу? За энэ одоо цагдаагийн байгууллагууд дээр бол одоо энэ сүлжээний бизнесийн дээрээс нь сүлжээний залингийн хэрэгүүд бол шалгаж байгаа. За цагдаагийн байгууллагууд энэ улсууд одоо орж ирэхдээ одоо ингээд мөнгө их хэмжээгээр мөнгө аваад орж ирж гин гэсэн ийм бол үйлдэл бол байхгүй. Энд орж ирээд тодорхой хэмжээний мөнгөтэй орж ирээд одоо нэг хүлээн зөвшөөрөгдсөн тий данснаас дансан шилжүүлэх гадаад шилжүүлэх эсвэл бидээ аваад хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөтэй орж ирээд нөгөө мөнгөө тэрийгэд аривжуулахын тулд одоо тэр пирамид сүлжээ нөгөө нэгнээс нь орно одоо доороо 2 хүн авахаар тэдийг аавна гэдэг. Энэ бол цэвэр ийм залингийн гэмтэргүүд. Залингийн гэмтэр гэж тавьж байгаа үү тийм. Залингийн гэмтэр хориглосон юм дээ. Сүлжээг нь бол хориглоогүй. Пирамид сүлжээ. Санхүүгийн лөөрийг нь бол хориглосон. Тэгээ ийм хэрэгүүд бол шалгаж байгаа. Одоо яг мөнгөний шалгах ажиллагаа шалгаж байгаа хэд хэрэгүүд байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол бас яг үндсэндээ төгсөх гэж байна. Тэгээд ер нь яг энэ иргэдэд хандаад яг юу гэж хэлмээр юм мөнгө угаах гэмтэргээс урьдчилан сэргийлэхэд юг анхаарах ёстой вэ гэдэг нэг өгүүлбэр хэлээд өгүүлбэр нэвтрүүлгээд дуусгая тийм. За иргэд бол одоо энэ мөнгө угаах гэмтэргийн одоо хохирч болохгүй, холбогдож болохгүй байх хэрэг өөрсдөө юу байна. Дээрээс нь одоо энэ мэдээлэх үүрэгтэй байгууллагууд маань энэ мөнгө угаах гэмтэрэг үйлдэж болзошгүй байна. Энэ хүн одоо ийм эрсдэлтэй шилжүүлэх хийлээ гэсэн ийм мэдээлэх үүргээ сайн өгөөд мөн одоо нөгөө байгууллагууд маань явуулсан. За ингээд манай өнөөдрийн шууд нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Тэгээ ирэх лав гарагт иргэд олзъя. Баяртай ирэх үзэгчтэй.